хэлсэн бэлэсэл захлаа хэлсэн хичээд үзэн. За бидээрээ гарчгээд авчих захлаа хэлээ. За захлаа хэлээ гэсэн энэ хичээлийг үзэхийн тулд өнөөдөр бид нэр ямар зорилго тавьж байгаа вэ гэхээр энгийн захлаа хэлээтэй танилцах нэ. Бидээ энгийн захлаа хэлээтэй танилцах. За захлаа хэлээ гэж юу гэж бодож байна та нар багууд өөрсдийнхөө үгээр тайлбарлаж захлаа хэлхийг тайлбарлаж бичээ. Захлаа хэлхийний талаар үгээр тайлбарлаа. За 1 минутын хооронд чирээ авахгүй дараа за багууд хоорондоо ярилцаа. Багасны комнат.
Өөрсдийн үгээрээ. За хийсэн. За танаа баг цахилгаан хэлхээ гэж юу гэж ойлгож байна? Цахилгаан хэлхээ гэж нэг цахилгаан гүйдэл ашиглан өдөр тутам цахилгаан гэж үсийг хэрэглэсэн. Гүйдэл ашиглан цахилгаан гэж үсийг ажлуулж хэрэглэнэ гэж. За бас цахилгаан хэлхээ гэдэг нь цахилгааны ордгоо цахилгаан орон зай түүний харилцан үйлчлэгийг. орон зай болон харилцан үйлчлэл. За дараагийн баг. Манайхаар дамжуулагч утастай, хэрэглэгчтэй, тэжээлтэй, асаагуур одоо төлхүүртэй одоо тийм битүү холбогдсон зүйлээ одоо Цахилгаан хэлхээ гэж. Манай цахилгаан үүсгэгчээр цахилгаан арчимч үүсгэх юм, цахилгаан сэтгэлгээ үүсгэх гэж. Цахилгаан үүсгэгчээр цахилгаан арчимч гаргахыг үүсгэх. За энэ дөрвөн багийн аль нь хамгийн оновчтой зөв гэж бодож байна вэ? Цахилгаан хэлэхэд хамгийн оновчтой зөв илэрхийлсэн баг нь За хиний баг вэ? Бусдын юу гэж бодож байна? Ногооны утсан буюу? Од марлын баг. За дараачихын. За хамгийн удаан харч. Цахилгаан үүсгчээр цахилгаан арчим бичиг үүсгэн цахилгаан хэлхээ гинэ. За бүгдээрээ багууд самбатээр наад. За ерөнхийдөө цахилгаан хэлхээ гэдэг бол тэжээл үүсгч болон хэрэглэгч гэсэн хоёр үндсэн хэсгээс тогтох та. За эдгээрийг энергийг хооронд нь дамжуулж байгаа холбох утсаас бол тогтож байгаа гэдгийг бол цахилгаан хэлхээ гэдэг. За цахилгаан хэлхээ бол электронууд нь сөрөг туйлаасаа эерэг туйл руу гүйж байдаг. Харин гүйдэл бол яг тэжээл үүсгчийн эерэг туйлаас эерэг туйл руу гүйж байгаа. Гүйд. За хэлхээ бол ямар байх вэ? Битүү байх вэ? Хаана газараас салсан байвал яг үүнийг бол задгаа хэлхээ гэж байна. За цахилгаан гүйлийг гүйцэтгэхийн тулд дамжуулагч утас хэрэгтэй тийм үү? За дамжуулагч утсыг маань цахилгаан дамжуулдаг болон тусгаарлагч гэж хоёр ангилдаг. За дамжуулагч утаснууд бол их ихтэй металл утаснууд гэдэг. Жишээ зэс, өмнө цагаан, төмөр, арх, мөнх. За дамжуулахгүй буюу тусгаарлагч утас гэж нэрлэдэг. За тусгаарлагч утас нь шаазан, мод, ховонцор, шил, эрзээ гэсэн дамжуулагч утаснууд байна. Надад За энгийн цахилгаан хэлхэнд юу оролцдог юм бэ? Ямар элементүүд оролцдог? Батарей. За хамгийн түрүүнд юу авах вэ? Батарей буюу тэжээл үүсгэж. За чийдэн буюу хэрэглэгч. Унтраалга буюу холбох утас буюу дамжуулагч утас тийм ээ. За батарейг хэлхээ тэмдэглэхдээ нэмэх хасах туйл. За урд нь юу? Нэмэх, богино, хасах туйл. За чийдэн, унтраалга, холбох утас. За дэвтэр дээрээ тэмдэглээд авъя. Хэлхээнд орж байгаа элементүүдийг батарей, чийдэн, унтраалга, холбох утас. Батарей. За хоёр дахь зураг. Батарейг яасан бэ? Угсраа холсон байна тийм үү? За дараагийн 3 дахь зураг.
Унтраалга 4 том, шийдэл 5 том. Батраа, заамаг дахиад тэр нэлээд нэлээд аваарай. За энэ дээр бидний энэ юу вэ? Вэлтметр. За вэлтметрийг хэлхэн яаж чаддаг вэ? Вэлтметрүүд хүчтэй хэмжигч. За хүчтэй хэмжигтэй вэлтметрийг хэлхэн зэрэгцээ. За гэрэл буюу шийдэм тийм ээ. Амперметр нь хэлхэнд яаж чаддаг гэлээ? Амперметрийг хэлхэн гүйдлийг хэмжиж багч тийм үү? Амперметрийг цуваараа. За тэнэглэнүүд энэ хэмжээд авч. Амперметр, вольтметр, резистор. Резисторыг хэлхэн болохоор цуваагаар хутнаа. Орж байгаа элементүүдийн үүрийг хэмжүүлэн байна. За жишээ нь батарей ямар үүрэгтэй байж байгаа юм? Тэжээл батарей энерги үүсгэх. За батарей маань батарей энерги үүсгэгч. За чи ямар үүрэгтэй байж байна? Цэцлэг энерги, дулааны энерги ч юм уу энерги. Энерги гэрлийн энерги юу? Чийдэн буюу хэрэглэгч мөн. Энергийг дамжуулж элементүүдийг холбож энергийг дамжуулж за тэмдэглээд авцсан уу? За захлаа ихээр батарей, чийдэн, унтраалга холбох утас гэсэн элементүүд орхон. За эдгээр маань үүргүүд юм нэ. За займаа химийн энергийг захлааны энерги төвөрдөг нэг бас гэсэн хоёр төрөлтэй. За бид нар тэгвэл баг боловч ширээн дээр чийдэн хижээд үсэх буюу батарей, унтраалга байгаа тийм үү? За эдгээрийг ашиглаад энгийн цахилгаан хэлхээ өгсөж чадах уу? Энгийн цахилгаан хэлхээ. За тэгвэл энгийн цахилгаан хэлхээ багуул өгсөж.
хэлхээний схемэ. Боштой яг. Хэлхээ маа битүү тийм ээ. За хэлхээгээ салуулаа. За хэлхээ салахад гүйл гүхгүй учраас чийдэн маань яасан. За танаа бол. За. Өөр чийдэнгээ асаасан баг байна уу? За. За дахиад нэг асаагаад байна. Одоо ингэ шууд энэ төсөлтөд шууд. За танаа баг хэлдэг юм да. Яа. За бүгдээрээ хэлхээгээ. За хэлхээгээ бүгдээрээ австраад үзчихлээ тийм ээ. За хэлхээгийнхээ схемуудыг зураад багууд нэг шиг гараад схемээ. За саяын холбосон схемээ зураад
За гараад. Tapasна. За Марлин баг. Хэлхээгээ эхлээд асаагаад унтраагаад нэг тайлбарч. За яг ингээд одоо имэжүүдээ хэлээд тэгээд хөөс хашгаа гэж хэлээд стапсны яриа Бүхэн бодтоо усгсан ба тэгээд энэ төлхүүрийг салгахлаар гэрэл онтарч байгаа. Чинь энэ төлхүүр нь хэлхийг болохоор залгаж салгах үүрэгтэй. Тэгээд хэлхийг төлхүүрийг буцаагаад залгахад гэрэл асаж байгаа. Энэ болохоор нөө төлхүүр нь буцаагаад гэрэл хэлхийг залгаж гэрлийг асаж гин гэсэн үг. Энэ хичээл үүсгчээс гарсан энергийг болохоор цахилгааны энергийг гэрэл маань хэлхийгээр дамжуулан авч өөр дээрээ цахилгааны энерги гэрлийн энерги болох хувирч байгаа. За багууд маань туршилтаар хийсэн хэлхээгээ эсгэн болгон зурсан байгаа тийм ээ. За эхний баг. Одоо хэлхээ чинь энэ үед чийдэн асах уу? Асан. Зүгээр. Одоо энд ингээд чийдэн. За эхлээд элементүүдэд нэрлэж. Ингээд тийчин юу чийдэн. Чийдэн. Тэгээд энэ болохоор ингээд хичээл. Тэгээд энэ өнөг салгах юм байна. За дараагийн баг. Энэ хичээл чийдэн. Тэгээд Энэ юу гэнэ? чийдэн. За Тэгээд унтраалга. унтраалга. Тэжээл үсгэж. За Энэ чийдэн боёо хэрэглэгч. Энэ болохоор тэжээл үсгэж. Энэ болохоор унтраага. Онтыг залгаж. за дараагийн. Энэ чийдэн гэдэг нь унтраага. Энэ тэжээл. За холбоо утсаа яагаад хэлэхгүй юм танаа? За яг энэ үед хэлхээ чийдэн маань асах уу? Яагаад вэ? Төлхүүр гадагшаа бас. Төлхүүр салгаатай байна энэ үед. Дөрүүлээ тийм ээ? Хэлхээ салгаатай үед гүйдэд явах уу? Гүйдэд? Гүйхгүй. Үүнийг бол задгаа хэлхээ гэж нэрлэв. За төлхүүр буюу унтраалгаа залгах чи. Энэ үед гүйд явах уу? За нэг танаа баг. Хэлхээгээ залгаарай. За энэ үед бол хэлхээ битүүрч тэжээл үсгчийн нэмэх туйлаас хасах туйл руу гүйдэлгүйч явах. Чийдэн асах нэ. За багууд ардаа нэг үсгч. За бидний сая хоцсон энгийн сэтгхай ихээр ярих байна. За энгийн сэтгхай ихээр дуу за унтраалга холбоо хотос чийдэн орсон байгаа тийм үү? За мэдээж хэлхийг холбохын тулд металл утсыг ашиглах шаардлагатай. Сая бидний холбосон энгийн сэтгхай ихээр За гүйд гүйхийн тулд хэлхээ маань ямар байх ёстой вэ? Гүйдэл гүйхийн тулд хэлхээ за гараа өнөөд. За анууд битүү байх ёстой. Хэлхээ ямар битүү байх ёстой. Хэлхээ залгаа байвал ямар байх вэ? Гүйд гүйхгүй тийм ээ. За туршилтаар хийсэн зураг болон бүрэн хэлхээний эсхээ. За бидний
чийдэн буюу хэрэглэгч зөвхөр буюу унтраалга холбох хэмс. За эдгээр юм шүү дээ. За ерөнхийдөө цахилгаан хэлбэ гэж юу юм бэ? Тэжээл үүсгчээс хэрэглэгчид нэг үүсгүүрээс тэжээл авч авч байвал үнийг л яг цахилгаан хэлбэ гинэ. За энэ нэмэх туйлаас нь хасах туйл руу яг гүйдэл гүөх юм. За бидний ингээд цахилгаан хэлбэ. За дэвтэр дээр хэлүүлээ. Энэ схемийг зөв байрлуулах. Бүгдээрээ дэвтэр дээр. За бас нь багш юм. Ачиг 20 метр, 10 метр, эстат. Ултраалга тэжээл үүсгэж нар болсон юм тийм үү? За 20 метрүүд хэлхээд яаж чадах вэ? Зэрэгцээгээр. За чийдэнтэй зэрэгцээгээр. Эсрэгүүцтэй хэлхээд цуваагаар анхны метр хэлхээд цуваагаар баггүй тийм ээ. За
За бүгдээрээ сурч хийхээ 37 дугаар үз. За дасгал байгаа. Захиргаа хэлгээний. За эхний 5 дасгалыг хийгээд. За машин хийх. За багууд багцсан бол бүгдээрээ хоорондоо ярилцъя. За нэг хүү. За нэгийн дээд пигментүүдийг нэрлэнэ үү гэж. За гараа орж нэрлэх юм байна уу? За нэгийн эйн. Батраа. Батраа буюу? Бичээс үүсгэж. За нэггээр нь одоо. За би. Чийдэн буюу хэрэглэгчсэн. Унтраалаа. За ди. Холбоо. За бүгдээр таарсан уу? За хоёрдугаар. Чийдэн хасаад төхөөрөмж угширт зургаар харуулна уу? Нэр өгнө. За бүгдээр зургаар илэрхийлсэн үү? Ингээд ч хайхлаа зурна тийм үү? За ингээд ч хайхлаа одоо элементүүд нь юу вэ те? За ингээд чийдэн буюу хэрэглэгч тэгээд юу тижээд үсэх зай тэгээд юу
унтраал. Холбох. тийм ээ. За 3-р даалгавар. Зөв харилцаа өгсөн гэж. За нэг нь юу вэ? Би. Би буюу За. хоёр нь Си. чийд гурвын дөрвийн за чийд бас хэлхээний схем зурнаа гэсэн юм байна. За тав. Си. За яасан бэ? За би. Си. Бүгдээр байна. Тэжээд үсгч. Унтраал. Эргэлдэгч. За 6-ыг нь хартаа бүдээрээ. Алдааг нь олоорой гэж. За аль нь вэ? Яагаад энэ алдаатай байна вэ? За эхнийг нь яаж вэ? Хэрэгч чийдтэйгээ холбогдоогүй. За хоёр дахь нь мөн ичтэй тийм ээ. За гурав дахь нь зөв байна. За бид нар өнөөдрийн хичээлээр энийг хэлхийг өгсөж сурлаа. За энийг хэлхийг орж байгаа элементүүдийг өөр болон өөртөө танилцсан. За өнөөдрийн хичээлийг дүгнээд нэг өгүүлбэрээр багууд босоод. За танай баг өнөөдрийн хичээлийг дүгнээд хэлээ. Өнөөдөр энгийн цалхаас үүсэж сурсан энгийн цалхаахын зөвлөөр хэрэглэгч, дижид үсгэгч, онцлог буюу төлхөр ард. За хэлхийг өгсөрөхөд юу анхаарал. За дараагийн баг юу анхаарах вэ? Хэлхийг өгсөрөхөд хэлхээний одоо битүү байдал, задгаа байдал гэх юм. Хэлхээ битүү байвал болсон. Одоо тэг чийдээ хасан тэгээд задгаа барьсан. За танай. За энэ хоёр шимбот хэлхээнд орцох элементүүд хэрэгсэн. За шимбот хэлхээнд яг битүү байх хэрэгтэй. За дараа Бүдэл хаанаас хашаа бүдүгэ? Нэмэх. Ямсаа. Хижээл үсгчийн бүтэн өгүүлбэрээр хэлдэг. Хижээл үсгчийн нэмэх зэнээс хойлоос түүнээс асуултруу гүйжээ. За өөр юм чигээр зүйл байна уу? За бүгдээ гişтэй. За өсгчтэй 86 хуудсыг асуултыг хийгээд дээрэс нь чийдэнгүүдийг угсран хэлхээ зорж ирнэ. Чийдэнгүүдийг угсран хэлхээ зорж. Хэлхээ дээрээ